Социалист нийгмийн үед улсын цэрэгт гарсан сонирхолтой хэрэгүүд. 80-аад оны дундуур улсын цэрэгт нэгэн томоохон хэрэгдэгдсэн билээ. Тухайн үед хүмүүс циркийг үзнэ, тасалбарч 100% зарагдана. Хэрвээ циркийн үзрийн төлөлгөө биелэхгүй бол цэрэг армийнхны хороогоор нь хүчээр үзүүлээд санхүүгээ нөхдөг байлаа. Тиймээс санхүүгийн ажилтнанд зэнд гэгч авгаа циркийн билетийг олон удаа хуурамчаар үлдэж маш их ашиг олсон аж. Тэрээр улсаас авсан орон сууснаас агаад нь иж өрн тавилгатай 5 антай гэрээр өвлж найр хийсэн гэд бод. Өмсөж идэх нь хүртэл тухайн үедээ үеийнхнээсээ хол илүү тасарчээ. Урд өмнө нэг муу хавар намрын пальтоноос салтгүй байсан авгаа гівгэнт 2-3 ээлжийн булган шуув нэхийдэл өмсөн гар хорондоо Александр Шигтгээтэй бөгж зүүн Австри хутал хөлдөөж их болсон байна. Түүгээр ч үл барам өдөр бүр Улаанбаатар Баянгол ресторан тооллож үнэтэй арх зоглох болов. Тухайн үед Монголын баячууд дээрх ресторанд орж чамирхах дуртай байсан. Цэнд авгаач бас мөчөөгөө өгөлгүй савл хийвэл Улаанбаатар ресторанд орж тансаглан машин тэрэгтэй цөөн тооны баячуудтай 8 панз ярддаг болжээ. Гэхдээ түүнд 8 хийх шаардлага байсангүй. Хамгийн гол нь өөрийгөө мөнгө төрөхтэй баяа авгаа гэдэг таниулахын тулд ингэж аяглаж байсан бөгөөд үнийхээ ачаар өөрөөсөө 10 гаруй дүү царайлаг залууг уургалжээ. Цэнд авгаан гэмтүүлтэл 3-4 жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Орос, Чех, Унгар руу хэд хэдэн удаа ээлж зугаалснаас гадна Каспийн тэнгист очиж бүдүүн цолцгор бие бүтэн сарын турш нарамд шарж тансаглав. Нэгэн найз эмэгтэй түүнээс танах яагаад ингэж гинт баяжчих вэ гэж асуухад цэнд авгаа чи битгий хүн тэлээрээ өвөг эцэг минь надад хэдэн сайхан алтан бурхан үлдээсэн юм. Үүнийг би 20 гаруй жил хадгалсан. Зарж өрөх гэхээр цагдаа нарт баригдчих байх гэж яагаад болж өгдөггүй байлаа. Харин урьдчилан жил манай цэрэгт ирж тоглосон Польшийн амтан сургагч Лех Плевскийтэй би дотн танилцсанаар алтан бурхтаа гадаад руу гаргах боломж олдсон юм. Эхлээд би түүнд нэг бурхан өгч явуулсан. Анхандаа залдуулчихлаа л гэж бодож байлаа. Гэтэл нодон тоглолтоор дахин эрэхтэй надад 500 Америк доллар 2000 рубль авчирч өгсөн. Нэгэнт итгэл хүлээсэн болохоор нь би түүнд бурхтаа өгч явуулсан. Тэгээд л тэр намайг Каспийн тэнгист амраасан байхгүй юу? Өвөг эцэг минь ийм л буянтаас айхан лам хүн байсан юм шүү дээ. Мани бадми хум гэж залбирэн хуучилсан байна. Гэвч сүүлдээ түүний шунал улам ихсэж циркийн нэг тоглолтод 100 гаруй хуурамч билет зардаг байснаа 200 болгожээ. Тухайн үед насанд хүрсэн хүн цирк үзэхдээ 3 төгрөг, хүүхэд 1 төгрөг, тусгай суудалд 5 төгрөг байсан юм. Тэгж бодохоор нэг өдрийн тоглолтноос цэнд авгаад ор хаяж 500 төгрөг сул цогтөг байсан гэж бодохоор соц нийгмийн үед хамгийн баян байхаас яах вэ? Касных нь билет зарагдаж дуусаагүй байхад хүмүүс пиг дүүрч тэр байтугай суудалгүй болж шатан дээр сууж үздэг болов. Циркийн удирдлага ихэндээ билет таслагч нарыг таньдаг хүнээ туулаадж оруулаад байна хэмээн сэрдэв. Гэтэл бүхэл хүмүүс тасалбартай. Гэхдээ гол суудал дээр тасалбарыг давхар битсэн байх нь тэр. Тасалсан тэр тасалбарыг тоолж үзэхэд 200 орчим илүү гарсан байна. Цагдаа нар хэд хоногийн турш мөрдлөг явуулаад хуурамч билет зарагдаад байгааг олж тогтооджээ. Гэвч чухам хин гээч хүн хуурамчаар үйлдвэрлээд байгааг нь олж чадсангүй. Хуурамч билетээр орсон хүмүүсийг байцаахад хэн мэддэг юм бэ? Танай ажилтнууд л зарсан байлгүй. Билет зарж байгаа хүнийг анзаараагүй. Ямар ч байсан эмэгтэй хүн л байсан гэхээс өөр тоймтой юм хэлсэнгүй. Цагдаа нар 1980-аад оны дундуур төрийн там хуурамчаар үйлдсэн этгээдийг бүртгэж үзчихэ. Гэвч чойрын дүгрээ сансар очирт нацагд орж хоёлаа шоронд байв. Хуурамч билетээр орсон хүмүүсийг тусад нь ялгаж байгаад циркийн тасалбар зарагчдын дунд таниулах арга хэмжээ авсан боловч эзэн нь тогтоогдсонгүй. Энэ үед цэнд авгаа хуурамч тасалбараа шужигнуулан мөнгө тоньсоор өжээ. Шунал их төл шулан болдог гэгчээр гинт баядсан цэнд авгаа хамгийн түрүүнд цагдаа нарын хараанд өртсөн аж. Өдрийн цагаар түүний үйлдэл бүхнийг нууцаар хянахаас гадна шөнө оройн цагаар гэрээр нь ямар хүмүүс эргэлдэх, юу хийхийг нь тагнасаар байлаа. Нэгэн орой цэнд авгаа учиргүй гангалаад гэрээсээ гарч гин. Тэгж явсаар их дэлгүүрийн ойролцоо эртэл түүнийг 2-3 хүүхэн хүлээгээд зогсож байв. Тэрээр цүнхээ удалж хуурамч тасалбар гаргаж өгөөд ирэхтэл ард нь эрүүгийн цагдан сэргийлэх газрын социалист өмчийн хэргийн энгийн хувцастай төлөөлөгчд хав хийтэл гарджээ. Урд өмнө ял шийтгэл эдэлж яваагүй болохоор энэ авгаа шууд хэрэгээ хүлээн ганц удгийн мөрдөн рүү очижээ. Хуучин нийгэмд социалист өмчийг шамшигдуулсан хэрэг 2 дахин хүнд ял шийтгэлтэй байсан. Ухаандаа нэгдлийн 1 адуу хулгайлсан бол амины 2-3 адуу хулгайлсан хэрэгтэй тэнцэж шийтгүүлдэг байлаа.
Тиймээс цэн давгааг ганц удгийн мөрдөнд ёстой үс яс хоёрыг нь цайтал суулгаж идэж шамтшигдуулсан хөрөнгийг нь хураан авчээ. Нэг удаа хүүн эргэж очтол лойрчин их нь аимшигтай дурчсан нүднээс гарчихсан сууж байсан гэдэг. Хүүгийнхээ нулимсыг харсан ээж "Юун сүртэй бэ минь ихөө? Чи минь сайн сайхан амьдарч байвал боллоо. Надад санаа зовоод хэрэггүй хэмээн хэлж байсан" гэдэг. Үүнээс хойш хэдэн жилийн дараа 1988 онд циркийг хуугаар нь мөрдөн рүү атсан хэрэг гарчээ. Санхүүгийн албыг хашдаг Хэ гэх эмэгтэй Каснасаа их хэмжээний мөнгө алдсан байна. Хэргийг мөн л эрүүгийн цагтан сэргийлэх газрын социалист өмчийн хэргийнхэн шалгаж эхлэв. Билет шалгадаг Хэг үдийн цайндаа гарсан хойгоор өмнөх өдрийн 12, 16, 20 цагийн нийт орлого болох 10 гаруй мянган төгрөг хулгайд алдагджээ. Зүүн Германы арслантай циркийн баг бүрэлдэхүүн ирсэн тул хотын хөлтэй болгон л циркээр холгож байхад энэ хэрэг болсон байна. Өмчийн хэргийн төлөөлөгчид, одоогийн эрүүгийн мөрдөгчид 2 өдрийн гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 10,000 төгрөгийг циркийн хамт олонны нэг үйлдсэн болох сэжүүр олдов. Хэрэг гардаг үед циркийн айл айлагч Цэя Латиф нар 100 г татчихсан явс нь хэргийн сэжигтэнд тооцогдох үндэс болов. Тэднийг шалгах явцад Латифийн хувийн номертой тоглодог доомбор хөгжим дотроос нь 9,500 төгрөг гараад ирхэн тэр. Ингээд нэр далайлагч ганц удагт хоригдсон ба түүнээс гадна ябо, санхүүч, билетийн кассны ажилтан, жижүүр, сантехникч, мөн амтан сургагчийн туслах хүртэл халахын жихүүн шоронд 2 сар гаруй яс суусан байна. Амтан сургагчийн туслахын хувьд тэрбээр циркийн доод хонголд амьдардаг бөгөөд чон, үнэг, хярс гэх мэт амьтдаа хоолдог нэгэн цүлхэр явжээ. Ядаж байхад амтан сургагчийн туслах тэр өдөр 2 айлаалагч жижүүр өвгөнтэй нийлж 2-3 шил юмны ард гарсан байлаа. Цирк даяар доомбор дотроос каснаас алдсан мөнгө гинт гарч ирсэн гэж шуугиан дэгдэв. Циркийн дарга намын хорооны дарга нарын хүсэлтээр энэ хэргийг алиалагч Латиф хийх үндэслэлгүй тул та бүхэн дахин сайн шалгаж өгөөч гэсэн өргөдлийг улсын цагтан сэргийлэх газарт өгч байв. Үнэхээр энэ хэргийг эрүүгийн ажилтнууд шуурхаа шалгаж Хэ гэх эмэгтэй шоронгоос судлагдсан төрсөн дүү Ямаа хочод Батнасангийн хамт үлдсэн болохыг нь илрүүлсэн байна. Циркээс мөнгө алдсан үед алиалагч Батцүх бас бус хүмүүс хөдөөгөр тоглолт хийхээр явсан байсан тул та энэ хэрэгээс холуур өнгөрчээ. Гэнэн зайлхан бас гашуун үедээ дуртай нэрт алиалагч Латифийн хилмигдсэн хулгайн хэрэг ингэж төгсгөл болжээ. Хэ гэгч тэр эмэгтэй төрсөн дүүгээ урд шөнө циркийн хонголд нуужээ. Тэгээд цайндаа орсон хойгоор Батнас нь сэмхэн хулгайлаад үзэгчдэд дунд орох ёстой байв. Тэр үед хулгайгарч цирк гүйдсэн үзэгчдийг цагдаа нар 6 хаалхан дээр наривчлан нэгжлэг хийж гаргах болсон аж. Тиймээс эгчдүү хоёр алиалагчийн өрөөнд орж хулгайлсан мөнгөө доомбор дотор хийсэн түүх энэ юмсан ч. Гэмт хэрэгтэн гიშгэх газаргүй хүчээр энэ хэрэг 2 сарын дараа эзэн холбогдогч нь баригдаж Латиф буцаж ажилдаа орсон байна. Хэрвээ одоо үед ийм гүтгэлгийн золиос болон мөрдөн шоронд хоригдсан бол хэн нэгэн хэвлэлийн хурал зарлаж нөхөн олгуур нэр төрөө сэргээлгэх гээд бөөн ажилд мундах байсан биз. Захиргааталтын нийгэмд уран бүтээлчд хэлмэгдээд цаашаа шоронд явчихаагүйдээ баярлаж явдаг байжээ. Тэгээд ч нах ямнаас Латифийг дуудаж энэ хэргийн талаар элдв юм яривал улсын нууц задруулсан хэрэгт орно гэдгийг анхааруулсан. Нэр талиалагч Латиф ганц удгийн мөрдөнд 2 сар гаруй суусан тухайга соц үед ярих тунд ургүй байжээ. Хожим ардчилсан хувьсгал Монголд ялсан 90-ад оны үед тэрээр хэлмэгдэж явсан тухайга ошигнон ярьж амтан хүн инээлгэж явсан гэдэг.